Өнөөдөр улс тунхагласны 101 жилийн ойн өдөр. Анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсыг тунхагласан өдөр зориулсан үндэсний бүхий барилдаан 33 дахь удаага болно. Энэ өдөр Монгол хүмүүр үндэсний дээл хувцаараа гоёж төрийн дулаан ихшиглүүлдэг өдөр. Төрийн дээд цол одон медаль хүртээлээ. Манай улс ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо. Брэдэд бууз хэрхэн хурдан идэхийг заав. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнөөдөр анх дугаар үндсэн хуулийг баталж бүгд найрамдах улсыг тунхагласан түүхэн өдөр. Тодорхойлбол 1924 оны 11-р сарын 26-ны энэ өдөр 16 цаг 17 минутад анх дугаар үндсэн хуулийг баталж энэхүү хуулиар хамжлага болоод хаант засаглалыг халж бүгд найрамдах засаглалд шилжсэн түүхтэй. Үндсэн хуулиа баталгаажуулснаар эрэгтэй эмэгтэй ялгалгүй сонгогдох эрхт чөлөөтэй болж үүгээрээ манай улс Аз твийн анхны улс болсон. Үндэсний эрх зүйн зарчим үнэт зүйлийг бий болгож шинэ тогтолцоог байгуулсан. Улсаа тунхагласнаар нийгэм эдийн засгийн чухал ололтуудын үүсгэлийг тавьж эх орныхоо газар шороо, хөрсөн доорох баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарласан юм а. Анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсыг тунхагласан энэ өдөр бүх нийтээр амарч үндэсний бүхий барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Хамгийн анхны барилдааныг 128 бүхтэй 1984 онд зохион байгуулахад дархан аврах Баян мөнх төрүүлж аврах Хадбаатар үзүүрлэж байжээ. Тэр цагаас хойш 33 дахь удаагийн үндэсний бүхий барилдаан Монгол бүхийн өргөнө 13 цагаас эхэллээ. Өнөөдөр Монгол хүн бүр төрийнхөө дуулалыг дуулдаг өдөр. Ялангуяа хүүхэд бүр баг гэлтгүй бүгдээр мэддэг байхын тулд энэ төрлийн үйл ажиллагааг сургууль цэцэрлэгүүд идэвхтэй зохион байгуулдаг болжээ. Тухайлбал Global Innova сургуулийн багш сурагчид төрийн дуулалаа хамтран дуулснаа, захин хуудаснаа нийтэлсэн байна. Сонирхуулахад манай улсын төрийн бэлэг тэмдгийн нэг төрийн дуулалыг 1950 онд баталжээ. Үүнээс өмнө үүнийг орлох үз үүрэг бүхий дуунууд байсан гэдэг. 1950 онд Цэндийн дамжин сүрэнгийн шүлэгт бэлгийн дамжин сүрэн Лувсан жамбын мөр дорж нар ая зохиож төрийн дуулалтаа олжээ. Улмаар 2006 онд нэмж засвар оруулсан байна. Анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол одон медаль хүртээлээ. Үүний дотор ардын багш, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн, хил шинжлэлийн ухааны доктор профессор Сэндэн Жовын дулам, хөдөлмөрийн баатар цол, гавьяат багш, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүндэт доктор профессор, Сувилийн сургуулийн зөвлөх профессор Товуугийн бат сүх, ардын багш цолыг тус хүртлээ. Түүнчлэн улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин, туслах найруулагч Осрын Норлохоо, улсын филармоны морин хурал найрал хөгжмийн морин хурч Хөөмич Нэргүн Ашид нар гавьяа жүжигчин боллоо. Мөн UBS телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, соёлын гавьяа зүтгэлтэн Жимэд Доржийн баяр сквадрын одонгоор шагнуулжээ. Манай улс ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо. Нээлттэй 5 суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд манай улс Армени, Бангладеш, Чех, Польш улстай хамт гишүүнээр ажиллахаар боллоо. Дэлхийн өвийн засгийн газар хоорондын хороо 21 гишүүн улсаас бүрддэг бөгөөд дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарлах, конвенцийн хэрэгжилтийг хангах зэрэг чиг үүрэг гүйцэтгэдэг байна. Манай улс гишүүнээр сонгогдсноор конвенцийн хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна зөвлөмж, шийдвэрийн хилцүүлэгт шууд оролцох боломж бүрдэж байгаа.
Бурэдуудын чимэгдэг бууз монголчуудын хаас хэмжээгээр нэлээд том байдаг. Тэгвэл Японы сумо бөхөр хичээлэж байсан бурайд залуу тэрхүү том буузыг нэгэн амьсгаагаар залгижээ. Анатолий Михаханов хэмээх энэ залуу Бадмаа Цэриновын дурсгал зориулсан барилдааны чөлөөт бүхийн тэмцээний хүндэт зочноор агийн бурайдад ирсэн байна. Ингэхдээ тэрээр сумоочд буузыг хэрхэн хурдан иддэг талаар хичээл зааж сонирхуулжээ. Харин түүний бичлэгийг өөр байгалийн бүхийн спортын холбооны ерөнхийлөгч Дашим Батаболава Telegram сувагт нийтэлжээ. Хэрвээ бууз хурдан идэх дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болдог бол Анатолий мэдээж төрүүлэх байсан гэж тэрээр хошгинсон байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Эрхэмтэнд анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласан ойн баярын мэндийг хүргье.